Чи RSI MACD ашигладаг. Санхүүгийн байгууллагуудыг эдгээрийг харддаггүй. Тэд огтөөр зүйл хардаг. За өнөөдөр үзүүлье. Индикатор гэж юу вэ? MACD, RSI гэх мэт энэ индикаторууд нь өнгөрсөн зүйлийг харуулдаг. Тийм болохоор чи яг real time болон ирээдүг харж чадахгүй наа гэсэн үг. Тэ чи бол үргэлж хоцорч байна. Order flow бол яг хэн худалдаж авч байгаа, яг хэн зарж байгааг шууд харуулдаг. Үүнд хэд хэдэн зүйл бас байдаг. Market profile, DOM, volume profile and cumulative delta. Өнөөдөр миний ярих сэдв бол order flow. Индикаторууд энэ lag дээшээ гэж цаана. Энэ үргэлжлээд дээшээ хөдөлгөөн гарч ирнэ гэсэн. За саяны лааны арталт юу байсан бэ? Яг үүндээ энд seller давмгаалж байна. Хасах 92 delta буюу энэ candle-ын дээрх арилжаа хийгдсэнээс нийт seller нь 92 контрактаар илүү байна. Индикатор энийг дээшээ гэсэн тохиог нь. Гэхдээ footprint бол order flow дотор зарагч давмгаалж байна. Түлхэлт дээшээ түлхэлт хурамж. Order flow-ыг мэддэг хүн энэ үрхийг үргэлжлүүлж харж чадна. Дараагийн бичлэгээр stop loss-ыг чинь хийддэг вэ?